Тэгээ өнөөдөр ерөнхий сайд учрлын цараа их дүнсгэр байна л да. Тэгээ шинэ засгийн газарт бол амжилт хүсье. Шахааны барьцанд орж энэ бүлэглэлүүдийн шахаанд өртөж сайдуудаа тавьжээ гэж харагдаж байна. Монгол ардын намд мэдлэг боловсралтай олон залуус байгаа гэж итгэж байна. Тэр хүмүүсээ бол тавьж чадаагүй бол л та. Хонь хураг нийсэн засгийн газрыг бол зөндөө харж исэн. Хонь чон нийсэн кабинетийг бол одоо анх удаа харж байна. Та учрлын засгийн газрыг сайдуудыг сонгосон тэр сонголтыг би их гайхаад байна. Өмнөх салбартаа ажиллаж исэн салбартаа амжилт гаргаж исэн сайдуудыг үргэлжлүүлэн ажиллуулахгүй өөр салбарт гусуулсан байх юм. Өмнөх салбартаа амжилт байтугай гай болж исэн сайдуудыг цоошин салбар руу гусуулсан байх юм. Сайд дээрээ тохирохгүй болохоор танай бүлэг бол азийн суглаа хийцсэн байх гэж харж байгаа шүү дээ. Тэгээ суглаагаар бараг энэ сайдуудаа тодруулсан юм байна гэж хардлага бол төрж байна. Тэгээ Монгол төрийн ажил явж байна. Ингээ суглаагаар тодруулсан сайдууд одоо салбартаа эзэн болж ажиллах ёстой гэж бодож байна. Би одоо ингээд сайдуудаас асуумаарг байна. Та охин бол одоо ажилтайгаа танилцаагүй байгаа учраас ерөнхий бөөрөнхий хариулт өгнө. Тэгээ засгийн газрын хэрэглэхийн сайдаас асууя гэж бодож байна. Ерөнхий сайд нь байхгүй байгаа учраас. Энэхүү хоёр сайдаас. Энэхүү хоёр сайд ч гэсэн өнөөдөр ямар дүнсгэр байх. Инээд алдаа суудаг байсан. Салбар нь өөр юм руу гулсчих шиг боллоо л доо. Гэхдээ саяхан хэвлэлээр одоо энэ хоёр сайдаа та хэд чи ээлжилээд авилгалтай тэмцэх газрын гадаа дотор ордонд хэвлэлийн урал хийгээд ирсэн. Би хувьдаа бол энэ хууш шүүхийн байгууллагууд их удаан байна да гэж бодож ирсэн. Тэгэхээр 100 сая доллар авилгалд авсан аваагүй бичлэг байгаа байхгүй тухайл им яриад байсан хүмүүс нэг кабинет байтугай нэг улсад багтаж амьдрч чадахгүй гэмээр байсан хүмүүс өнөөдөр бол ингээд нэг кабинетд сууж байна л да. Тэгээ Монгол улсын засгийн газар гэмт хэрэг хулгайтай тэмцэх энэ үндсэн чигүүргээ хэрэгжүүлж чадах юм уу? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ хууль хяналтын байгууллагууд чинь улс төрийн нөлөөллөөс хамааралгүй ажиллах ер нь боломж байна уу? Хуулийн сайдаар ажиллаж ирсэн хүний хувьд засгийн газрын хэрэглэхийн сайд болж байгаа хүний хувьд та энд нэг хариулт өгөөч. Манаачиг хэн манах вэ гэдэг нэг тийм үг байдаг. Гэтэл өнөөдөр хууль хяналтын байгууллагыг бид нар шүүмжлээд байдаг. Гэтэл энэ улс төрийн нөлөөллөөс ангид ажиллаа хийгээд үр дүн гаргах боломж хэр байгаа юм бэ гэдгийг нэгдүгээр тодруулж өгмөр байна. Барилга хот байгуулалтын сайд байна уу? Энэ барилгын сайд үг нь Улаанбаатар хотоос бас сонгогдсон хүн. Нэг зүйлийг би одоо тодорхой асуумаар байна. 2.3 их 80 төгрөгийн өртөгтэй 1 км-ийн 76 тэрбум төгрөгээр туул голын одоо голдролд нөлөөлнө гэж үзээд байгаа энэ хурдны замыг зайлшгүй явуулах хэрэг байгаа мó? Энийг зогсоож болдоггүй мó? Зам тээврийн сайд бас нэмж хариулаарай. Энэ Улаанбаатар хотод дэлхий дээр байгаа хамгийн өндөр өртөгтэй туулын хурдны зам метро. Заваад хөгшин асуултаа асууя сонгоё. Хамгийн өндөр өртөгтэй хурдны зам метро, трамвай, түүжин тээвэр энэ бүх төслүүдийг хэрэгжүүлэх гэж лоббидж шүү дээ. Эрэм дараалал гэж байна уу? Бүтээн байгуулалтын ажлыг бид нар шүүмжлээгүй. Энэ төвчрлийг бууруулах нэрний ард асар их лобби яваад байгаа хардлага төрж байна. Энийг эренблээд туулын хурдны замыг шууд зогсоох шийдвэр гаргаж чадах уу гэдгийг одоо ерөнхий сайд бас орж ирсэн байна. Асуучихмаар байна. Байгаль орчны сайд зэндийн сандаг очроос асууя. Богдуулын амыг чинь отог нэрээр өмнөх сайдууд чинь газрыг олгочихсон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө түүнд нь барилга барих зөвшөөрөл өгсөн. Богдуулын аманд иргэд алхах орон зайгүй ам амаар нь хүмүүс авсан засгийн газрын гишүүдч авчихсан. За Баатархуу гишүү маань
засгийн газарт ажиллаж байсан хүн. Тэгэхээр засгийн газрын гүйцэтгэх засаглалын зовлон бэрхшээлийг бол их сайн мэднэ. Тэгээ өдрөөр л одоо ажил хурж идэг, цаг минутгүй ажилдаг ийм л ажил. Тэгээ яриад үр дүн баг гардаг. Тэгээ хийсэн ажиллаараа л үнэлүүлдэг. Үр дүнг нь ард түмэн ойлгож мэдэрчээвэл тэр засгийн газрын ажил үл сайн байдаг. Тэгэхээр ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлээд эцсийн гарах үр дүнг өөрөө хариуцдаг. Тэгэхээр ерөнхий сайд болгоны дэвшүүлж байгаа бодлого зорилтууд өөр. Миний дэвшүүлж байгаа энэ эрх чөлөөний зам 4 чөлөөлт гэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд манай салбарын яамдууд тэргүүлэх ажлууд нь юу байх вэ? Тэр ажлуудыг хэн хийж чадах вэ гэдгийг хүн боддог болохоос биш. Одоо өөгүй сайхан нэр хүндтэй улс төрд олон жил явж байгаа хүмүүс бол энэ арчсан нийгэмд хэцүүлтэй. Тийм ч учраас энэ засгийн газар бол өөрөө илүү улс төрийн тэр капиталын цөм юм аа л гэж би сонголтоо хийсэн юм а гэдгийг бас та бүхэн ойлгоорой. Тийм ч учраас нөгөө үр дүн гарах тал руу илүү харж байгаа. За авилгатай тэмцэжсэн бодлого бол үргэлжлэнэ. Миний энэ дэвшүүлж байгаа эрх чөлөөний зам 4 чөлөөлтийн нэг чөлөөлт бол энэ авилгын эсрэг чөлөөлт. Бид рүү хийсэн холбогдох эрх зүйн орчнуудыг өөрчилнө. Төсөөлийн индекс дээр үр дүн авчирна. Тэрнээс биш хууль зүйн яам бол өөрөө мөрдөх алба бол огт биш. Мөрдөх алба. Хууль зүйн яам бол хэн нэгнийг одоо мөрдөн байцаагаа шалган шүүгээд эцэсчдэг газар ч биш. Хууль зүйн яам бол илүү эрх зүйн орчин талтай ажилдаг. Ийм л одоо салбарын яам. Тийм ч учраас энэ удаагийн одоо хууль зүйн яамны дэвшил бол илүү энэ хувийн эрх зүйн шинжил рүү анхаарах ёстой гэдэг утгаараа би энэ Америкч төгссөн дээрээс нь төрийн бас олон хариуцлагатай албыг ашигласан. Яг таны хэлээд байгаа энэ хотын асуудлууд дээр хотын дарга байсан хүний хувьд бас нэг юм эрх зүйн орчин талд нь дэвшил гарах болов. Энэ хуулинд байхгүй дүрм журмуудын цуцалж нийслэлд үнэхээр одоо бодиттой хүн сурталчилан чөлөөлтийг эрх зүйн чөлөөлтийг хийх болов гэдэг утгаараа бол би энэ амар сайхан сайдыг бас та бүхэн танилцуулж байна. За Батбарын энх хоёр сайдын хувьд бол өнгөрсөн хугацаанд хууль зүйн сайдаар ажиллаж ийсэн. Гэхдээ энэ тал нь илүү их ард түмэнд харагдаад байсан болохоос биш энх хоёр сайд бол яг энэ өмчийн эрх зүй, газрын эрх зүй, энэ төрийн албаны шинжилгээг хийх үйл хэрэгт бол надад бас хань болно. Нөмөр нөлөг болно гэдэг утгаар би сонголттой хийсэн. Энэ ярьж байгаа 4 чөлөөлтийг үр дүнд хүрэхэд энэ баг өөрийнхөө урдах ажлыг хариуцлагатай хийнэ. Та бүхэн шүүнэ. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад засгийн газрын мега төслүүдийг би 4 бүлэг 16 зүйл аргачлалаар үнэлж ирсэн. Тэр үнэлгээг тухайн үед танилцуулж засгийн газрын зүгээс 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан. Тэр мега төслүүдийг үнэлж эренбэлсэн байдлаа цааш хатуу барина. Нийслэл дээр байгаа 20 төслүүдийг яг энэ аргачлалын дагуу тухайн үед үнэлж ирсэн гэхдээ батлуулж чадаагүй. Одоо энэ үнэлгээнийхэн аргачлалыг шинээр оруулаад засгийн газраас батлаад эренбэлнэ. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг зарцаана. Төсвийн орлого тасарч байгаа энэ үед бол зарим газруудад төслийг зарцаах хойшлуулах арга хэмжээнүүдийг авна. 5 дугаар сарын 31-нд л хэд бараг 1.80 төгрөгийн одоо хөрөнгө оруулалтын ажил зарлагдаж чадахгүйгээр зарцах юм төлөвтэй байна. Одоо бид нар чинь бодит утгаараа багш хэмжээр бараг 1.2-ийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр зайлшгүй ийм ажлууд хийгдэнэ. За Баатар гүшүүний асуултанд хариулъя. Богдуулын аманд олгогдсон отго нэртэй энэ газруудыг цуцалж чадах уу гэж асууж байна. За өнөөдрийн байдлаар газар олголт маш олон хэлбэрээр явагдаж байна. Дүүргүүдний газар олгож байна. Нийслэлний газар олгож байна. Байгаль орчны яам өөрөө нэг олгож байна. Өнгөрсөн хугацаанд. Тэгээ энэ газар олголтын ийм олон одоо хэлбэрээр олгож байгаа учраас өнгөрсөн хугацаанд энэ богдууланд гарсан, богдуулч гэлтгүй ер нь газар олголтын бодлогод алдаа зөрчил зөндөө гарсан. Гэхдээ миний бие бол эргэж харахаасаа илүүтэйгээр урагшаа харж ажиллана. Цаашдаа энэ газар олголтын хуулийг эрх зүйн хувьд шинжлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж ахиж энэ гарсан энэ алдаа завхарлыг гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллана гэж бодож байна. Баярлалаа. За сайдууд гой ганган нэртэй төсөл хөтөлбөрөө битгий хийгээрэй гэж хэлмээр байна. Монгол хэлэнд байгаа хамгийн сайхан үгтэй
Уриал лоозонтой бүх төслийг өнгөрсөн 10 жил хийчихсэн шүү. Ширээн дээр байгаа бодлогоо уншаарай. Шин юм ийх гэж ингээд дандаа юм гацалтын эргүүлэгт ордог. Ажилчин уйлддаггүй, цаг их богино байгаа, хүлээлт өндөр байна. Иргэд бол засгийн газарт энэ улсын их хурлд улс төрд итгэх нь битгий хэл зөвхөрсөн байдалтай байна. Тэм учраас одоо зөв юм оруулж ирж байвал улсын их хурл бол дандаа шүүмжлэхгүй дэмжинэ. Хоосон уриал лоозонгоор гойж гангалж шин шийдэл реформ нэртэй төсвийн мөнгө үрсэн ажлыг бол дэмжихгүй.